За энэ өдрийн мэндийг дэвшүүлээ. За өдрийн мэнд. За бид тэрийн өнөөдрийн шинэ нэвтрүүлгийн одоо шинэхэн дугаар та бүхэнд одоо хүрэх гэж бэлэн боллоо. Хоёул ч оны өмнө эндээс ийм нэвтрүүлэг хийн гэдэг нэг ийм танилцуулга нэвтрүүлэг хийсэн шүү дээ, тий? Тэгсэн шүү дээ, тий? Одоо гэхдээ яг ингээд жинхнээс одоо энэ ихний дугаар нь. Тэр бол танилцуулга ийм нэвтрүүлэг хийх гэж байгаа гэдэг үндэсний төв номын сангаар явсан шүү дээ, тий? Тэгсэн. Одоо би тэр байгаа чи юу юм бэ? Үндэсний төв номын сангийн одоо сонин сэтгүүлийн архив. Би тэр бүр яг архивд нь сурсан боош хараа. Артлын ингээд энэ өндөр юунууд дээр дандаа ингээд сонинууд ингээд архивлагдсан. Тий. Зүгээр юу дуртайгаа би үзэж байна. 20 дугаар зуун тэр чигээр энд байна, тий? Ер нь тий. 20 дугаар зуун тэр чигээр энд байна. Тий. 45 оноос эхлээд 46 оноос эхлээд ямар ч байсан сонин сэтгүүлүүд маань юун дээр кирилл бичгээр яг өнөөгийн юун дээр үсгээр бичигдэж эхэлсэн байлээ. Цоо. Тий 30 эдэн он болохоор өөр тийш тэр чинь нэг юм энэ кириллийн өмнө латин байгаа. Латинаас өмнө бол босоо Монгол байсан. Тий, босоо монголч бичсэн. За. Тий. Тэгээд өнөөдөр аюу гоё тий бэлэг дэмбэрэлтэй тий сансрын нисгч. За Анхны сансрын нисгч. Гүр аригчаагийн маань сансарт нэрсэн тухай сансарт мөнгөцсөн найрамдлагад үнэн сонины эхний нүүрэн дээр гарсан энэ гарчгаар хоёлаа. Тий нэвтрүүлгээ эхлэх болсон доо их баяртай байгаа шүү. Он сар нь ингэж шүү дээ. 1981 оны 3 дугаар сарын 23 яг маргааш нь юм байна. Тий 22 ниссэн шүү дээ. 22 ниссэн. Тий 22 ниссэн. 23-нд. Гэхдээ одоо чи унших уу? За тэгье ингэж байна. За. Энэ нэгдүгээрх нь энэ үнэн сонио тусгай дугаар юм уу нэг юм яагаад юм гоё. Тийм байгаа өөрөөгөөц. Тий улаан энэ дандаа үнэн сонио биз дээ. Уул нь бол. Тий. Тэгсэн чи энэ ингээ бүр ингээ улаанаар ингээ кант татаад сансарт мөнгөцсөн найрамдал ингээ улаан их тийм өнгөлөг болцсон байх юм. Зураг мурагтай. Энэ тусгай дугаар юм шиг байна. Тий тусгай дугаар. Тэгээд ингээд буцаад дараа. Тийм биш. Тий. Сонин ингээ цаас нь хүртэл энэ цаас бол цагаан цаас байна. Шал цагаан дуу тий. Өмнө нь бол ийм одоо бол үнэн сонио чинь бол 81 он гэдэг ийм шар дандаа тий. Бор заастай тий. За ингэж байна. Сонин хамгийн ихнийх нь за олон улсын шинэ баг тойрог замд гинэ. За Москва 3 дугаар сарын 22-нд таас Монцамэ гинэ. За зөвлөлт холбоот улсад өнөөдөр Москвагийн цагаар 17 цаг 59 минутанд сансрын Союз 39 хөлөг хөөргөв. Хөлгийн дарга зөвлөлт холбоот улсын Баатар, зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын сансрын нисгч Владимир Женибеков, за шинжлэн судлагч сансрын нисгч бүгд найрамдах Монгол ард улсын иргэн Жүгдэр дэмдийн Гөрөгчаа нарын бүрэлдэхүүнтэй олон улсын сансрын баг хөлгийг жолоодож байна. Союз 39 хөлөг хөөргсөн нь тойрог замын салют 6, Союз Т4 цогцлбортой уг хөлгийг залгаж сансрын нисгч Коваленок Савиних нартай хамт тойрог замын цогцлборын бүхээгт шинжлэх ухаан техникийн судалгаа, сорилт туршилт хийх зорилготой юм аа. Гэт ингээд. Интеркосмос програмд оролцогч социалист орнуудын хийж байгаа сансрын огторгуйг инх тайвны зорилгоор шинжилэн судлах ажлыг нислэгийн явцад үргэлжлүүлэх юм аа. Монгол ардын хувьсгал ялсны 60 жилийн өмнөхөн зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс бүгд найрамдах Монгол ард улсын иргэдийн бүрэлдэхүүнтэй олон улсын баг шинээр нисэж байгаа нь зөвлөлт Монголын ард түмний Ленинч найрамдал өөр бүтээлтэй хамтын ажиллагааны бүтээн байгуулах хүч чадлын яруу тод жишээ болж байна. Сансрын нисгч Женибеков Гөрөгчаа нарын биеийн байдал сайн байна. Союз 39 хөлгийн бүхээгийн систем хэвийн ажиллаж байна. Багийнхан нислэгийнхэн программыг биелүүлж эхэллээ гинэ. Яа, гайхалтай мэдээ. Үнэхээр 22-ны 20 юг нисэн өдрөө мэдээ нэрээ. Энэ хараа тэгэхээр 22-ны Москвагийн цагаар 17 цаг гэж байгаа үз. Тэгэхээр чин 5 цагийн зөрөдөн штэ. Манайх чин тэгэхээр чин манай шүн нисэж гин гэсэн үг байхгүй юу? Тийм үү. Тийм. Тэгэхээр багж 23 цаг юм уу? Болох нь штэ 23 юм 22 цаг. Тэгэхээр энэ 23-ны өдөр гэдэг чинь шууд шөндөө хэвлэгдээд тийм манай 23-нд хэвлэгдэж байгаа байхгүй юу? Яа, тийм байна тий. Тийм байгаа үстэй. Хэдэн цагийн дараа энэ хэвлэгдсэн мэдээлэл байхгүй юу? За. Тийм байгаа үстэй. 22-нд ниссэн. Гэхдээ тэр чинь Москвагийн цагаар 22. Тэгээд чи бас 5 цаг мөлий орой ниссэн байгаа үстэй. За, тийм байна. Тий. За. Тэгээд ингээд 90 нэр мөнгөлөх мөчд гал. Гоё. Тий. Эндээс
Телевизийн шууд сурвалжлага үзсэн үгний. Тий, шууд тий. Шууд дамжуулсан юм байна. Тий, манай нам засгийн удирдагч нөхөр юу ч хэдэн бол С-Жалнаажов энэ Лусан Аравдан Д Майдер Д Молонжамц Д Арагчаа Б Алтан гэрэл Д Гомчов П Дамднаар зөвлөлт Монголын сансрын хамтарсан нийслэлийн баг сансарт ниссэн тухай телевизийн анхны шууд сурвалжлагыг үзэж сонирхов. Манай сурвалжлагч гинэ. Зөө. Тий. Тэгвэл энэ нөгөө онцгой үйл явдал учраас сонингоо хүртэл ингэж онцгой байдлаар гаргасан юм байна. Арай өөр цаасан дээр улаанаар ингээд тоттоход. Тий. Тийм аа. За. Тий. Энэ ер нь хараа яг одоо чи боддоо 81 оны 3 сарын 22 гэдэг 44 жил 9 сарын өмнө энэ үйл явдал болж ич. 44 жил өнгөрч. 81 сар тийм байна тий. Тэгэхээр бараг 45 жилийн өмнө их санаа нэг энэс яг өмнө заяо. За Вьетнам ниссэн байдаг байхгүй. Хөөх тийм үү? Тэр манайхаас үрэл Вьетнамч нь бол дахиад социалист орн шүү дээ тий. Чех ихлээд нислүү яалаа. За. Тий, тэгэл ингээл би тоолоод байгаа шүү дээ. За. Амар юм хүлээлттэй байгаа шүү дээ. Тэгээ Монгол уг нь шууд нисчих хэвээр. Ягаад шууд ингээд хамгийн анхны тий социалист орнуудын манайх болоогүй юм бол гэд би дотроо айгуу тийм. Би чинь манайх анхны хэмэрж ятсан. Яалаа гэж. Вьетнам манай өмнө ниссэн шүү. Тийм үү? Тий. Тийм байл. Тий. Чех биш. За Европ угаасаа ниссэн тий. Тий, Европ яг угаасаа суур шинжлэх ухааны суурьтай газар байсан. Европуудыг бол би зүүн Европынхныг бол заа. Вьетнам манай хоёроос Вьетнам төрүүлсэн тий. Тийм үү? Вьетнам төрүүлээд ниссэн. Вьетнамын сансар хэсэгч одоо яг Орсын сансар хэсэгтэй хамт ниссэн. Тий. Тийм үү? Тэгээ нөгөө бүхээгт нь гуйд суугаад нисээд байсан гэж өөр монголчууд битсэн гээд тий тэр зэнний нолж явчихсан тий нолж алдахгүй байхад тий за энэ лавлах гэдэг энэ нөгөө телевизийн мэдээ маань бас байна. За энэ хараа энэ хамгийн гоё юу нөгөө нэг юунуудэ үзүр за тий одоо ингэж байна. Арт кино театрын урлаг тамхинд 21 22-нд 14 16 18 20 цагаас холбоо хүлээ. Зөвлөлтийн уран сайхны өргөн дэлгэцийн өнгөж шинэ кино. За. Тий, өргөн дэлгэцийн киног дандаа зарладаг гэсэн шүү дээ. Тий, дандаа өргөн дэлгэцийн кино гэж авдаг тийм байл. Тий. За тэгээд энэ хараа. За энэ чинээс их гоё арт кино театр гэж одоо байсан байна. За тийм билээ. За соёл тамхин гэж байсан юм байна. Урлаг тамхин гэж байсан юм байна. Соёл тамхин болохоор 13, 15, 19 цагаас гардаг байжээ. За. Дуучин Эма Чехословакийн уран сайхны кино Монгол хэлээр. За. Сансар кино театр байдаг байжээ. Сансар кино театр маань хаана байлаа? Сансар кино театр мэдгүй. Сансарт байсан. Сансарын хаана кино театр байх нь байхгүй шүү дээ. Байдгийг. Тийм үү хаана? Одоо сансарын түнэлэг юм уу? Тий. Тэгвэл тэр дээр тэр зохицолбор дотор чинь кино сансрын үйлчлэгийн төв үү? Тий, тэр дотор кино театртай шүү дээ. Тийм үү? Тий, тэглүү яа. Тийм тэгвэл жижигхэн байсан байна. За тэгээд хөдөлмөр кино театр хаана байсан бэ? Хөдөлмөр. Мэдгүй. 19 дэх хорлолын үйлчлэгээний төв. Хөдөлмөр кино театр. Бас яг нэг сансартай ажилладаг шүү дээ. Сансартай ажилладаг шүү дээ. Тий. Бас тийм үү? Тэр үйлчлэгээний төвч тэгвэл нэг кино театртай байсан юм уу? Бас бүгдээр нэг. Тий. Од кино театр. За од кино театрыг мэднэ. За тий. 21 22-нд 14 16 18 20 цагаас мөрдөн байцаагчийн мэдээлэл зөвлөлтийн уран сайхны кино гарах нэ. За. За ихэнх зөвлөлтийн кинонууд байгаа биз. 81 он аргагүй. Тэгмүүдээ улсын ардын дуу бүжгийн чуулганд юу гэнэ? 21-ны 18, 22-ны 14, 18 цагаас урлагийн маструудын концерт, улсын дөөр бүжгийн театрт 21-ны 16, 22-ны 12 цагаас Гончиг сумлаа үнэн дөөр, 22-ны 18 цагаас Адан Жизел бүжгийн жүжиг гинэ. За тэгээд улсын цэрэгт нь болохоор 21 22-нд 14 18 цагаас зөвлөлтийн цэрэгчдийн тоглолт жүжигчдийн тоглолттой. Тийм л байж тээ. Бас л сонирхолтой байгаа ч. Тийм байна. Тий. За тэгэхээр өнөөдөр 2026 оны 1 сарын 8-ны өдөр. За тий. Тэгэхээр 44 жилийн өмнөх юмыг бид хоёр тийм ээ. Сөхөж ярьлаа шүү дээ. Мэдээг шинэ сонин мэдээг. Тэр өдөр бол энэ бол яг шинэ мэдээ те.
бүр ингээ ангаалгасан мэдээ те. Эний чи юус хэлээгөө нууцлж исэн гэсэн шүү дээ. Оо мэдээч. Тий, айгүй сонин манай ээж тэгж ярьдэн шүү дээ. Тий, ингээ нөгөө шүн ингээд 3 цагийн үед манай өвөг, нагц өвөг ингээд юу ч хэллэхгүй дуудаад аваа явцсан. Тэгээд ингээ явхдаа манай өвөг тэгж исэн гэсэн. За энэ нэг л юм боллоо. Тий, нэг л амар юм боллоо. Тий, энэ айгүй бол дайм тулаал болсон баг. Юу ч хэлэхгүй хурд ингээд нөгөө шүний 3 цагийн үед ингээд тэг яаралтаа дуудаад. Тэгээ өөрөөр ирээд өөрөөр ирэхдээ харин цаан чи Монгол хүн сансарт ниссэн байна гинэ. Тэрнээс нэлээд жоох айж исэн гэсэн шүү дээ. Тэгэл хүмүүс ингээл дарга бүжиг наал тэгээ дуудаа шүнд. Тэгээд тэгэн гудалцаатаа ер нь дайм болсон юм уу? Нэг л аюултай юм болж. Тэгэхээр Монгол хүн сансарт нисэх гэж байгаа хоёроос мэдээлэл авах байсан юм билээ шүү дээ. Одоо нутгаар юу ч байхгүй. Хотод ч яваагүй. Би өглөө юу нөө сургуультай явах гээд өглөө манайх бүр 6:30-д бараг гэрээсээ гадж байгаа юм чинь. Би гараад автобуснаа суухад явсан чинь нэг плакат, нэг туг. Гэл энэ тэндгүй бүр ингээл. Тий. Би бүр хагас юу вэ? Ямар баяр болж байгаа юм бэ гэд. Тий тэгсэн чинь Монгол хүн сансар ниссэн. Харин тий тэгэж шүнд нь л ингээл тачгнуулаад өлгөчч тий. Шүн жүнгөө ажиллаа. Шүн жүнгөө ажилласан. Харин тийм бид нар чинь хүүхэд байсан болохоор тийш мэдэхгүй шүү дээ. Тийм харин тэр тэгэл гинт өндөр аваалаас бүх хөдөө орон нутгууд руу яваа тэгээд одоо юу гэдэг маргааш Монгол улс сансарт ниссэн гайл бүр нөгөө захиргааны гадаа бүх ажилчдаа цуглуулна гэдэг. Тэгээ шүн бичгэнсэн гэсэн шүү. Тэгээд айгаад бүр дайн тулаан болцсон юм уу яатсан юм бол гэл. Манай хойд эцэг нэг юу улаан үзэн сурвалжлагч байсан. Тэр үед яг Монцомаг их хичээлөө. Монцомаг улаан удаа барай ороог гэсэн Монцомаг байсан баха. Юу фото сурвалжлагч байсан шүү дээ. Тэр зурагч юм. Тийм байсан баха. Тэгээд нэг гоё тийм энэ хоёрын чинь өнгөц зургийг тэр үед өнгөц зураг тийм чанартай өнгөц зураг ер нь маш шавар байхгүй юу. Тэгээд тэр чинь улсын тэр хэвлэл шаал өөр. Тэгээд нэг тийм зураг авчирч манай маамд өгж ийсэн. Тэгээд ямар гоё зураг вэ гэсэн. Тэгээд нандиг наадгалаа. Тийм тэр санаанд орж байна. Тэгээ нэг тиймэрхүү байна. За хоёулаа би юу болсон? Юу? За 46 он болоо 47 оны матар сэтгүүл болсон. Хоёулаа матар сэтгүүлээс хоёулаа одоо юу бүцгөө? Хаашаа матар тоншуулгээд хоёр тусдаа сэтгүүл юм уу? Үгүй. Хараа Оросын тэр үеийн зөвлөлт холбоод байсан. Крокодилын сэтгүүл байсан шүү дээ. Мэдэхгүй. За. Тэг крокодил гэж сэтгүүл ахгүй. Тэгэхээр тэр чинь марчлан орчуулбал матар шүү дээ. Тэгээ матар. За. Тий. Тэгээд анхандаа матар байсан. Тэгээд хэдэн онд тоншил болсныг одоо ингээд үзэж явж байгаа хугацаанд хоёлаа олоод мэдчихэв. Айгу амархан. Эхлээд матар байж байгаа дараа нь тоншил болсон байхгүй. За. Тий. Тэгээд юунд зөвлөлтөд крокодил гэдэг сэтгүүл байсан. Тэгээ Монгол дээр орчуулаад ижлэхэн гаргах. Гэтэ орчуулааг өөртөө юугаа бэлддэг гэсэн баха бас ч гэж. Тий? Тий. Өстой хөөх юм байгаа. За би энэ чи эднэрийг маш болгоомжтой тавихгүй бол за алиби тавих уу? Ийшээ тавих юм уу? Энэ дороос гаргаад ирлээ. Нэг би бүр ингээд цаас мас. Энд. За. Цаанаас нэг. За 46 оны матар гэж байна. За энэ ихний юу алга. За энэ шинэ жилийн юу дугаар болтой. 45-аас 46 он шилж. Тий. За одоо би нэг хамгийн эхлээд нөгөө нүүрийн би үзүүлээд тгээ. Тэгээ матар гэж байгаа үз? Тийм байна матар 46 номер 3. Тэгээ за яг матарын зургийг үзүүлмээр санагдчихлаа. Монгол дээлтэй матар байгаа. Тий. Тий, матар гэдэг ийм шүү. 46 он дараа энэ өнгө твлэл юм байна л да. Тийм үү? Тэр өнгө твлэлээ. Гэхдээ нэрээ бас ингэж баг гараараа зурцсан юм шиг юм биш. Тий. Саруул гигэн өдөр сайхан тунгалаг агаа арт гинэ. За намцгийн хүн сонины газраас эрхлэн гаргав. Матар. Тий. За. За би энэ чи бүр ингэж тэмдэглэсэн байгаа хоёлаа юу. За тэр үед 46 онд бичиг үсэг бас тайлагдах. Тэр бас ажил явагдчихсэн тий. За комик зураг байгаа байхгүй энэ. За таслахаар ирсэн юм чинь таслахад яадаг юм. Хичээл таслалаа гэд надад тохирох юм алга гэд энэ хүүхэн сургуульд орохгүй байгаа байхгүй. Хичээлд орохгүй байгаа байхгүй юу. За юу. За тэгсэн чинь чиний зааж байгаа. Тий. Тэгсэн чинь шүн орой найз залуу. За юу хараа сар байгаа үз. Яасан. Хүүе яадаг вүлээ эн чинь юу вэ гэд захаа өгсөн чинь асууж байгаа. Юу ч гэсэн та уншаад хариуг нь өгөөрэй гэд.
За. Тий залуу нь хэлж байгаа. Тэгсэн чинь нөгөө захаагаа бариад өвгөн дээр ирж нөгөө хөөхөө. За. Ийм залуу хүн над шиг настай хүнээр захаагаа уншуулъя гэхээс даанч чихгүй байдуу гэдэг. Нэрэ ичдэггүй юм багтаа тий. За. Тэгсэн чинь манай хүн шууд заа юу. Хүн сурдаг юмыг би сурч болохгүй яах вэ? Одоо ч нэг таслахгүй сурна да. Яа. Гөргий мэдээ. Яа. За. Тэ захаа уншихтэй шүү те. Уус сурах хэрэгтэй захаагаа те. Өөр төгсөл захаагаа те. За энэ чи матерны зураг биш. Биш үү? Биш. Матерны зураг гарна те. Гарна. За зүгээр нарига цэг мэдлэх юм. Тий. За би энэ дэр би нэг тэмдэглэсэн юмнасаа би байна. За энэ. За чи энэ нэг байна. Энэ их хөөрхөн. Гуанцанд орсон нэг нэ. Нүд дулаан, мөнгө цагаан гэсэн юм хамаатай юу гэ. За, Гуанзанд орсон нь. За тий. Алс Дорногов аймгийн аптекийн ажилтан би. Ажил төрлөөр хотод ирсний ч чухлыг хэлэх үү, аятайхан нөхөрсөн найзтайгаа уулзсныг ч хэлэх үү. Хүнсний байгууллагад ажилтаа миний тэр найз хөдөө хотын сонин ярилцсхийн суугаад хөлсөө гартал сайхан хоол идмээр хөгжилтэй сайхан Гуанз энд би танил найзынхаа зохион байгуулсан тансаг сайхан Гуанзанд орж үзээд Таминч гэсэн орон нутагтаа очисон хойно тааруханч гэсэн нэг Гуанз байгуулъя гэж таваар аятайхан саналаа гаргахтаж гэсэн таармаар жишээ болох юм биш үү гэж хөгжилтэй сайхан энэ Гуанзаан харахад хүний байгууллагын ажилчин би ч гэсэн хөлс хүчээ гарган ажилласны үр дүнд хөдөлмөрийнхөө бүтээлийг устдаа үзүүлж чадсан гэд. Тэгээд уушаад ачаад явж уншигдаг. Айгу хөөр гэж бие магтмаар дур хүрдэг дэгжин цэвэрхэн байдгийг хилээд яан дээлээ тайлсан ч даарахгүй дулааныг яан дими хүлээлэхгүй бэлэн хоолтой яан анхлам үнэртэй тармил цэцгийн гоёхныг яан амттай олон хоолны халууныг яан 10-20 хоол зөөгчдийн боловсронгуйг яан 6 дугаар Гуанз гэсэн гарчигтай нэг Гуанзанд зугаатай золбоотой орж явчих нь тэрээ. За энэ чинь нөгөө Гуанзанд орсон гэдэг. Одоо хараад тий. Одоо бол яг юм ихсэн заа юу. Тийм үү. За 6 дугаар Гуанз гэсэн гарчигтай нэг Гуанзанд зугаатай золбоотой орж явчих нь тэрээ. Учраа алдсан олон хүний буужигнахыг хэлэх үү, утаа үнярт нь хоолой хамар хорсгийг хэлэх үү, угийн ядахтаа талон авах гэж хүлээснийг хэлэх үү, авсан хойно хоол зөөгчийн үзэгдэхгүй хэлэх үү, авахуулах гэж хүлээж байгаа хүний олныг хэлэх үү, сохтуу хүлжүү амьтны шүдэ хавирхыг хэлэх үү, соотгор хоотгор хэдий юм толгойлж аваад зохион зодоон болж байгааг хэлэх үү, нааша ирмээр болсон хоол зөөгч нар нь наргаан зодооныг сонирхсоор дүлий болж намайг хичнээн дуудавч сонсох завгүй арай гэж тэдний дундуур чихэлцсээр яваад аяг хоол авчирч өгнө гэж гуйсан болж адаг сүлд нэг юм ирсэн болоход талд байсан мөртөө даваадж байж 5-3 өмхөлсөн болж суутал танхаа сохтуу нэг юм гуйвлж ирээд тавхтай хоол руу шүлсээ хайсанд та яаж байгаа юм бэ гэж асуувал тасаалгатна гэж урдаас загнаад цээрлэж орхисон тавгийн минь шүүрэн авч цэвэрлэж долоож байгаа нэг хүн үзэгдэв. Харсаар байсан хоол зөөгч нар нь ч гэсэн хажууд минь суугаа удирдах нөхөр нь ч гэсэн хариу болгож нэг ч үг хэлсэнгүй 5-3 үг ярьсгийж суугаад таваар аятайхан хоолоо идээд гармаар таатай сайхан Гуанз чинь энэ үү гэж танил тэр нөхрөө зэмлий гэтэл таагүй хэрэг болох нь ч боллоо. Таваар сүулт нь энэ тухай ярилцъя. 2 жилийн урд би нэг Оросонд хосгүй сайхан Гуанз байсан юмсан. Хожим сүулдэ ингэж болжсон гэдэг нь хотоодны минь ёроолд орсонгүй явлаа гэж хонгор сэтгэлээр намайгаа тайтгаруулсан гэж холын зочин гомб сүрэн бичжээ. Онны хөвөн гинэ. Яа. Яг Гуанз гэж бичиж байгаа үст. Тийм байна. Тий, яг тий. Одоо хэдэлгийн чи үзэл агараа. Тий, Гуанз гэж бичиж байгаа үст. Тий. Одоо нэр Гуанз гэж байхгүй тий. Одоо цайны газар гэдэг болчихсон тий. Тий, цайны газар. Цайны газар тий. Энэ үед чинь Гуанз. Яг тий. Энэ үеийн хэдлэг тэгээд айгу өөр тийм хэдлгүүд айгу их орж ирнэ тий. Энэ урагшаа хэвчээ би матад ирүүс өргөдөл. Өргөөдөл гэсэн чинь энэ дээр болохоор өргөдөл гэж явж чинь тий сониод гэсэн чинь өргөөдөл шүү дээ. Тий. Өрөвчдөг байсан юм байна. Нэгэн клубт болсон явдал. Сэтгэлтэй болсон 2 хүний яриа. Энд нэг цэргийн даргаыг өөрөөсөө балгасан байдаг юм аа. За. Тий. Монгол матарч энэ биш таараа. Тий. Тий. За матар гэдэг нь энэ юм уу? Дээлтэй. Яг матар нүдний шилтэй. Тий. Урагсан хөгцийг ховхолж хайдаг ууган ах матрын учиртай улаан байх. За. Ууган ах матрын
Учиртай улаан байх гинэ. Ааха. Усан хөгцийг нь. За. Матар нь энэ юм байна. Дээлтэй. Тий, ганцанд орсон нь гэж. Тий, энэ шуудан рүү шуурхай тэнүүлч юм уу. За, саяхан Баруун аймгийн олон хүн шуудан ирэхийг төсөлтгүй хүлээж байжээ. Шуудан хөргөгч Монхоргой Монгосоор яваад нэг хүрч очиж гэтэл шуудангаа үзүүлэхийн оронд юу гэнэ? Бие үзүүлээд баахан гонигтай ч юм уу гэмээр зогсож байж. Монхоргой шуудан чи яасан бэ гэж уулзсан хүмүүр асуусанд Монхоргой шуудан авчирхан авчирсан л юмсан гай болохдоо замдаа жинчин дээр мартчихжээ. Өдөр бүр явсан газар бүрээс утас явуулсаар байтал өдий болтол түүнийг миний хойноос явуулахгүй яасан хариуцлахгүй нөхөд байдаг юм. Золгуудыг нэг сайн матардах юмсан гэдэг гин. Шуудан хүрхэхийн оронд шуурхай тэнүүлж болсон дулмын монхор ингэж явдаг гин. Монхор гэдэг нэр яг шуудан ч юу юм байх та. Одоо тийм юм баг. Шууд нэр бас ажил төрөл төр бичтэй юм тий. Тэргээ матарлах гэдэг юм байна тий. Тий, матарлах гэдэг чинь тасгалт. Ааха. Ер нь тий, матарт өгн матрална. Ааха. Тий. Энд би тэр юу вэ одоо хаанаас тэр нэг хөөхөн юм байсан юм. Би тэр нэг би өгөнд яатсан байсан. Та энэ хараа ингэнэ. Хэдэн жинцэн загтал гинэ. Янаг амраг дур сэтгэлийн асуудлын талаар матарт ирүүлсэн загтал ба гомдлууд. Би матраа. Би үрд ажендрлаа холбож дур сэтгэлээ өгсөн хоёргууд хантай байв. Түүний нэрийг асуувал Ичин хурлоо гэдэг. Одоо холбооны байгууллагад ажиллаж байгаа. Юу. Тэгээ юу гэж хавуулж байгаа юм бол да матарт одоо. Одоо бидгүй тий. Должин хүүхний тухай доогуур сэмхэн шигнэлтэх нь гэд. Должин гэд нэг хүүхэн сайдын хамаатай байснаа бичиг үсгнээс зүхтаах харанхуй хүнхийн халахвч болгоно гэсэн чинь юу гэсэн үг вэ гэвч энэ маань чохон аль должин байна даа гин. Аль должин юу байх вэ? Манай 2 дугаар хорооны 4 дугаар хороонд. Тэ хорооны 20-нд 4 дугаар 20-нд. 20 гэж ярьдаг. Тий, 20 тий. 20 гэдэг нь одоо юу юм бол? Юу? Одоо ч юм болохоор хэсэг. Одоо хэсэг болцсон. 4 дугаар 20-нд 10 хэдэн жил бичиг үсгнээс зугтаж ирсэн ганцхан л должин бий. Нэрээ энэ үе нөгөө нэг шинэ бичиг рүү шилжээд, крил рүү шилжээд тэгээд энийг айгүйхан гэж нөгөө сурах гэж өдөл суртлын хувьд хүмүүсийг шахаж ирсэн байсан юм байна тий. Тэгээд бичиг үсэг сураагүй ичмээр бичиг үсэг сурцгаая гэдэл ингээд. Тий. За энэ хэдэн оны сүнэм? 91 оны 7 дугаар сарын 3 гинэ. За 91 он гэдэг чинь. За яг ер нь л нөгөө өөрчлөлт шинжилт яг эхэлсэн үеийн л. Тийм байна те 34 жилийн өмнөх. Тий 91 оны 7 сарын 4-н дээр ийм жижигхэн болон сугссан үн гинэ. За. Өдөрт нэгээр нэмэгдэж байсан пүүс хоршооллын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тэр бүр харагдахгүй. Харин улсын үйлдвэрийн болон худалдааны эд барааны үнийг суг өсгөн зарах явдал алхам тутамд тааралдах боллоо. Саяхан болж өнгөрсөн Ярмаг худалдааны үеэр Төв аймгаас ирсэн худалдаанд 1 метр нь 44 төгрөгийн хуучин 22 төгрөг байсан. 44 төгрөгийн торгыг 48 төгрөгөөр. За да 59 тэг 3 дугаартай машин дээр 3 төгрөг 26 мөнгөний өргөс тэмхийг 25 төгрөгөөр худалдажээ. 3 төгрөг 36 мөнгөний өргөс тэмхийг 25 төгрөгөөр. Өнгөрсөн жил 4 төгрөгөөр үнэлэгдэж байсан хөнгөн цагаан шанаг 16 төгрөг. Ширхэг түүхийн өндөг 1 төгрөг 50 мөнгөөр худалдаж байгааг хүмүүс гайхаад аваад л ах юм. Авахгүй гэж яах вүлээ? Өөр хямдыг авах боломжгүй. 2-3 хүн бөөрийнхий гахаа махыг талах төмстэй хольж төмөр утсанд хатгачаад шорлог аваарэ 10 төгрөг гэдэг хүмүүс энэ тэндгүй. Гэтэл картын маха хүргэж ядан гахаа дахиа загсны мах сургалсан хүмүүс нааш цааш холхино. Байгаагаа хүртээлтэй шударгаар хувааж байгаа картын системийг бүх нийтээр ойлгож байгаач гахаа махан бүтээгдэхүүн
цөөн хүний халаасыг түнтийлгэх хэрэглүүр болсоор л байх юм аа. Энэ дайр юм аа гинэ. Тий. Яа, амар үг юм аа. Тэгэхээр яг нөө 91 он яг тэр нөө хуучин юу байгаа үз. Тийм байна. Тэ тэр яг нөө социализмын юм Инээсэн тий байгаа үз. Тий, эдгээр чинь одоо яг ингээд нөө чөлөө зах зээл рүү орох гайл юмных нүн суллагдаал тийм байна. Тэ тэгэхэд эн чинь бол айгүй тийм эсэргүү битсэн байгаа үстэй. Ер нь их одоо энэ ингээд чөлөөт үнүү чөлөөтэй завшлуу гэдэл ингээд дэлгүүр хоршооны хүртэл хар зах болжээ гэсэн. Яг Соронгон. Тий. За хорвоогийн энэ тэнд хөх хотынхан замын тэмдэглэл гэсэн. Хонжи хайгчдын ертөнц гээд галч Хайр тий. доллар ба доллар гээд энэ хараг гутал цуцлагч гуйлагчийн хоёр гэж байгаа байхгүй юу? Улс орон зах зээл шилжиж байна. Ажил хийх мөнгө олохгүй бол ам хөдлөхгүй. Хоёр төрөөр гутал тусалдаг хүн ерөө тасрахгүй хайрцаг тос өдөртөө л дуусна. Гутал туслагчид олон болж өрсөлдөөн эхэллээ гинэ. Тэгээд ч хүүгээ сургуулийн амралтаар гутал тослуулж байгаа. Өдөртөө сайн ажиллавал аваа хэдэн төгрөг олдог гэж гутал тослагч яриа өгж байгаа. За. Түүнтэй уулзаад цааш явж байтал гуйлагчтай тааралдаа гэж байгаа байхгүй юу? Гудамжаар яваа эмэгтэйчүүд хүүхдүүд хэдэн задгаа мөнгө өгнө. Юудаж хэдэн гутал тослох хугацаанд түүнд хоёр хүн л задгаа мөнгө хайрлав. Нэг гудамд ийм 2 4 зураг харагдлаа гинэ. Тий, тэгэхээр уг нь ажил хийгээд байгаа юм биш үү? Тий. Тэгээ ажил хийх нь бол зөвөө буруу биш ээ. Тий, гутал тослооч ээ гэдэг шиг үү тий. Аваа мөнгө олдчихдаг л гэдэг. Тий. Тэгээ зүгээр битээ гуйлгахгүй тийм ээ. Тэгээд ингээд нөгөө уг нь энэ шорлог хийж зарж байгаа хүмүүс чинь уг нь чинь гутал тослохтой адилхан юм байна шүү дээ. Тий, шорлог хийж тий. Тий, ажил хийж байгаа нөхрөлөө гэсэн нэлээд шүүмжлсэн маягаар За өччих. юу вэ? За энэ нохон панз энэ их сонирхолтой юм байсан. За, нохон панц энэ болохоор юу вэ? Үнэн сонин юу байна? За байж байгаараа хідэн юм бэ? 5 гараг гэж байна. 11 сарын 10 сарын 2. Тий 10 сарын 2 байна. Тий. Үн 2 төгрөг байсан биш үү? За цаг үе гэж манайхан аргагүй зах зээл чилжиж байгаа бололтой. Саяхан л бараан цахаар очисон хэн боловч ногоон хурганы арьс, нохоон битүү туурнаас бусд нь байна гэж хошгиндог байсансан. Гэтэл өнөөдөр тэр ногоон хурганы арьсч, нохоон битүү туураач олдож магадгүй өнгөрөгч ням гарагт захаар ороод мэдрэв. Үнэн шүү нөхд минь ногоон будгаар будсан арьс байж л байна. Та нарын зарим нь үдсэн авсан л үз. Харин нохоон битүү туураач юу л бол. Гэхдээ л битүү туурайгүйч бидний төдийл сайн мэдэхгүй буюу үзээгүй панзалж байгаагүй нохой наймаалж байгаатай таарлаа. Дог үйлдвэрийн банхгар хоншоортой нарийн гидстэй гялалцсан хар үстэй нохойг 5,000-аар зарна гэсэн 2 залуу зогсож байна. Нохойны ид шидийг сонирхвол 7 сартаа гөлгөн нохой яванда бяруу шиг болно. Хонч хариулна хотож манна. Ан хийсэн ч болно. Хүнд хань болоход нохойдоо гэж магтана. Панцлагч нохоо хоёрыг хүүхэд голдуу олон хүн тойрон нүд тужирлж хар нохойн газар малтан ийш тийш тэмүүлэн байгаа нь сонин. Тэднээс даан их холгүй соотон жигтэй соргүй шахан бүрлийсэн хар үстэй хариугүй жижигхэн хар хөлөг хөтөлсөн нэгэн харагдав. Үүнийг сонирхвол 4,000 үйлдвэр нэм зовчаар гэв. Тэгтэл тэрүүхэн урд нь тэвэр дүүрэхгүй тэнцэж хөл дээрээ босоод 3 сар болж байгаа өчүүх юм уу хавын хар хөлгийг 1500 төгрөгөөр өгнө гиншүүгээд нэгээр зогсож байх юм. Бас 800 төгрөгийн үнэтэй соотон жигтэй хариугүй туранхай ч юм уу хачин гурин халсан ч юм уу овчарк ч юм уу хав ч юм уу нохойг бас нэг хүн хөтөлж явааг харлаа. Манайхан зах зээлд шилжиж л байна да. Яа далтарч. За. Нохойн панц гэсэн. Нохойн панц гэдэг. Бүтэн сайдар захаар явал бичих юм олоод л. Тий. За. Наадах чинь болохоор 91 оны 10 дугаар сарын 10 гинэ. Тий. За энэ Артан Арслангийн эзэн өргөө гэж байгаа байхгүй юу? За. Үзээгүй киноны сургаар өгүүлэх нь гэдэг. Итали Венес хотод болдог олон улсын киноны их наадам Никита Михалковын бүтээсэн өргөө зариг кино уг наадмын гол шагнал Алтан Арсланг хүрсэн тухай мэдээ дэлхийд дахин төгөж байна гэж байгаа байхгүй юу? За. Яг нөгөө ургаа гэдэг штэ. За. Тэр кино дөнгөж хараад Никита Михалков. Тий. Яг тэр мэдээлэл нь энэ байна.
хэлсэн юм байна л да. Нэрч тэр 91 90-ад он гээд Оросыг бол дандаа л тэр мафтай, алаантай, хятадтай тэгээд аюу чанаргүй кинонууд бас. Тэгсэн. Тэг аюу гарсан шүү дээ. Тий, Орос манай ер нь ижлэхэн шахав тий. Тэгээд нөгөө видео юугаар кассетаар ингээл хийчдэг ганцхан видео камераар. Тийм аюу их болсон тий. За тэгээд ингээд 44 жилийн өмнөх цаана мэдээг бид хоёр өнөөдөр та бүхэндээ хүргэлээ. Тэгээд бас 47 он гэдэг чинь одоо хичнээн жил. 40 хэдэн оны хүлээ матар чинь? Матар чинь болохоор 46 байсан. 46 оны матарыг бас та бүхэндээ хүргэлээ тийм ээ. Тий, 46 оны матар 81 оны 3 сарын 23 буюу сансарт ниссний маргааш байна тий. Тэгээд 91 оны үнэн сонин байна. Мэдчлэн 91 оны тэр үнэн сонин бол бас л өөр болсон байна. Илт өөр болсон байна шүү. Бичвэрүүд нь илүү тийм. Тэр 50 60 70 80-аад оны үнэн сонин чи ямар амар уйтгартай юм бэ? Тий. Йоо, тэрийг уншдаг л байсан хүмүүсүүд хийх юм байна. Одоо бичсэн болохоор уншдаг л байсан байна. Тий. Тэгээд нөгөө сонин уншлаг гэж юм болдог. Тэрэн дээр нөгөө бас ажилчдаас асууж өгдөг гэсэн шүү дээ. Йоо, сонин уншуулаад аа. Тий. Тэгвэл л да. За ингээд өнөөдрийн бид тэрэ нэвтрүүлгийн цаг энэ түрээд өндөрлж байна. За өнөөдөр 2026 оны 1 сарын 8-ны өдөр. За дахин уулзтлаа. Баярлалаа.